Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагвар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний автхийн болон тэргээ тэнхрүүлэг болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хүлээ авч үзцгээнэ үү. Цагдаагийн байгууллагаас зам тээврийн осол хэрэгээс үрдсэн сэргийлэх иргэдийн эрүүл мэнд амнаас эд хөрөнгийг хамгаалах зорилгоор жил бүр зуны улиралд орон нутгийн зам хөдөлгөөний соёл арга хэмжээг бол зохион байгуулдаг. За энэхүү арга хэмжээний хүрээнд 2024 онд иргэдэд мэдээлэл өгөх 2023 онтой харьцуулахад за тухайн зам тээврийн осол хэргийн нөхцөл байдал 38.6%-аар бол буурсан. За энэ онд бид орон нутгийн замуудад хяналт шалгалтыг бас эрчимжүүлж ажиллана. За өмнө дээр бол иргэдэд зөвлөх, сануулгах, ойлгуулах, за мөн хариуцлага тослох байдгаар явуулнаа. За энэ онд бол онцлогтой. За нийслэлээс гарч байгаа чиглэлүүдэд 17 автомашинтайгаар за 150 км-ийн радиуст бол хяналт тавин ажиллана. За яагаад хотоос гадагш чиглэж байгаа хөдөлгөөнд ингэж их ач холбогдол өгöd байна гэх юм бол зуны улирал ирсэн. За мөн хүүхдүүдийн хичээл сургууль амарсан үүнтэй холбоотойгоор иргэдийн орон нутгийг зорих хөдөлгөөний эрчим ачаал бол нэмэгдэж байна. За үүнтэй холбоотойгоор орон нутгийн замд зам тээврийн осол хэрэг үйлдэгдэх нь бол нэмэгддэг. За үүнээс урьдчилан сэргийлье. За бид хамтдаа хичээцгээ өрөөндөө цагдаагийн байгууллага бол хичээж ажиллана. Иргэдэг ч гэсэн бас осол хэрэгээс урьдчилан сэргийлэхийн тулд хамтдаа хичээгээрэй гэдэг ингээд ажиллаж байгаамаа. За 150 км-ийн радиуст бүрэн тоногдсон 17 автомашинтайгаар хяналт тавин цаашлаад хяналтгүй байна гэсэн ойлголт бол байхгүй. Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагын замын цагдаагийн нэгжүүд бол үүн дээр бол хяналтаа тавиад ажиллана. За мөн дээрэс нь олон улсын болон энэ орон нутгийн чанартай автозамууд руу холбосон энэ сумдын замуудад цагдаагийн байгууллагын бусад төрөл мэргэжлийн алба хаагчид мөнгө хяналт тавиад ажиллана. Тэгэхээр энэ босоо тэнхлэхийн замуудад бид нар цагийн менежментийн дагуу бүрэн 24 цаг хяналттай байна л гэж байгаа. За иргэдийн нэг юм нийтлэг буруу ойлголт байдаг. Энэ замыг бол би маш сайн мэднэ. За энэ постн дээр л цагдаа байгаа. Энэ гүвийг таваад хурд дэмжиж байгаа. Түүнээс цааш бол ямар нэгэн хяналт байхгүй. Тийм учраас ингээд хурд хэтрүүлэх. За зөвшөөрөгчнөөс бусад тохиолдолд гүйцэтгүүлэх үйлдэлийг хийх. За хамгийн ойрын зам хөдөлгөөний дүрмийн хэрэгжил буюу хамгаалах бүсээ зүгээгүй байх. Хүүхдийг буруу тээвэрлэх энэ зориултын суудал суулгаагүй гэрлээ шилжүүлээгүй зэрэг ийм нийтлэг үйлдэлүүдээс болоод орон нутгийн зам дээр энэ зам тээврийн осол хэрэгүүд бол гарч байдаг. Тэгэхээр энэ үүнээс бол урьдчилан сэргийлнэ. Иргэдэд мэдээлэл өгөх хууль сурталчлах зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх зорилгоор за тус албанаас дөрмийн мөрдийн мэдээлэл сурталчилгааны ажлыг бол зохион байгуулалт ажиллаж байна. За энэ ямар учиртай вэ гэхээр хүн болгон өнөөдөр цахим орчинд ямар нэгэн байдлаар бол ашигладаг. За тийм учраас иргэдэд энэ анхааруулах, сэрэмжлүүлэх, зөвлөх энэ мэдээллийг тогтмол байршуулж нөхцөл байдал юм байна. За ийм шалтгааны улмаас энэ осол хэрэг зөрчил ингээд гарч байна. За үүнээс урьдчилан сэргийлэх арга зам нь энэ юм гэдэг байдлаар ойлголт өгөх энэ ажлыг бол зохион байгуулан ажиллаж байна. За бага насны хүүхдийг болон энэ өсвөр насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодох тийм хүсэл сонирхолтой байдаг. Тийм учраас үүн дээр бол цагдаагийн албаагчд бол энэ бүхэл төрөл хэлбэрээр бол хяналт тавиад ажиллаж байна. За харин эцэг их асан хамгаалч та бүхэн маань бас ойлгуулж хэлэх, анхааруулах, зөвлөх энэ эрсдэл байдгийг таньж мэдүүлэх бас эцэг их асан хамгаалч та бүхний үүрэг юм гэдэг бас хэлхэн зүйтэй байна. 6 сар гараад оюутан сурагч энэ цэцэрлэгийн насны хүүхдүүд хичээл амарсантай холбоотойгоор хүүхэд хараа хяналтгүй байх ийм тохиолдлууд бол нэмэгдэж байна. Тийм учраас эцэг асан хамгаалагч та бүхэн бага насны хүүхдээр хараа хяналтаа сайжруулах, за өсвөр насны хүүхдэд энэ зам тээврийн осол хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ярилцах, зөвлөх, мэдээлэх нэн шаардлагатай байна. За энэ оны 6 дугаар сарын 1-ний өдөр орон нутагт өсвөр насны хүүхэд жолоодох хэрхэн өмнөх тээврийн хэрэгсэл жолоодсон замын хөдөлгөөнд оролцож найзуудын хамт
онголдох орон нутгийн замд одоо онголцсон. За үүнээс шалтгаалж одоо амнаас одоо эрүүл мэндээр хөрсөн одоо ийм харамсалтай мэдээ байна. Мөн дээрээс нь хөдөлгөөн эхлэхдээ одоо энэ бага насны хүүхдээ одоо анзаарч харалгүйгээр одоо мөргөж гэмтэх одоо ийм бас тохиолдлууд бас цагдаагийн байгууллагад бүртгэж байна. Тийм учраас эцэг асран болгож та бүхэн үүн дээр бол бүр онцгойлон анхаарах шаардлагатай байна. Та бүхэндээ анхааруулж хэлэхэд одоо санамсар болгоомжгүй хайхрамжгүйгээр гаргасан одоо нэг л үйлдэл одоо хэн нэгний амьдралд нөхөж баршгүй юм том эрсдэл охирол учруулдаг. Тийм учраас та бүхэн замын хөдөлгөөнд анхааралтай болгоомжтой соёлтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг. Техникийн зөвлөгөөний тэрэг тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Намаа бачаргал гэдэг нэг дээжл машинтай. Өөр май тавьж байгаа юм шиг машин маань утаа яад болдгоо хар утаа. Хөдөлгөөнд оролцсон. Машины янзлаач гэдэг арын өмсчихэд угаарталг. Тэгээ энэ дээрээ энэ задлахгүй янзлыг гэдэг үйлчлэгээ авч байна. Сая тэр бодис хийгээд моторонд нь 20 км яваад ирлээ. Утаа нь бол хамаагүй баг болж байна. Хаа заавалтан ч хүртэл гайгүй болж байна. Түшиндээ тэр юуг хийсэн. Юу хийсэн? Түшинд нэг бодис хийсэн байна. 50 литр хэмжээ. За. Мотор лооны шингэн бодис юм байна. Нэрээ нь би хэлж чадахгүй байна. 7 км 5 км хавцаанаас ер нь утаа нь хамаагүй бага болчихсон. Тэгээд ийшээ 7 км эртээ энд явах хугацаанд бол жоох юу байсан л да. Төгжрэлтэй жоох удаан ингэж явж ирсэн. Мотор нь хаа завууд маа төчмөчөө сайхан шал өөр болт юм байна. Чөлөөтэй ингэ сээрлэн гүйлтэн хөнгөн болоод ирчих. 2-3 жилийн өмнөөс л энийг хараад байсан гэжтерээс тэгж явж байгаа. Мотор сольж яснаас энэ үйлчлэгээ хийсэн хамаагүй юм тусч юм л да. Мотор маш бохирцноос болж ингэдэг юм байна. Доторх сувг нь бөглөрсөн байдаг юм байна. Маслын сувг. Тэгм болохоор маслын сувг онгойлох бодис л хийлээ гэж ойлгоод байна. Мотор угаалах хэрэгтэй гэдэг нь нэг зөвлөж тэгжээж машин гоё бол. Тэрнээс бүтээ ээлж мэлж хийгээ машин мотор сайхан болдог гэж байна. Буруу ойлголт байсан байна. За нэр хэмэлээ. Пөрөв жамсын бачаргал гэдэг юм. За мотор дотор боодгол та. Тэгээ яасан чи бас л буруу үйл болно та. Гэхдээ энэ нь бол задлаагүй моторыг бол юм ийм үйлчлэгээ хийлгэсэн хамаагүй хямд тусч байна. Аппаратур авах мөнгөний талаар үйлчлэгээ хийлгэж шүү дээ. Одоо маслаа сойлоод бас бодис кофе өгч хийм гэж байна. Тэгээ мотор боодог гэж шүү дээ өөрөө тий. Одоо ингээ бөө мөнгө гаран дэрч. Тэгээд энэ үйлчлэгээ бол хамаагүй хямд тусч байна. За намайг Ган Төмөр гэдгээ. Би энэ D5-ын жолооч байна. Би ерөнхийдөө дарыг ер нь задлахгүйгаа сайжруулдаг гэхээр ямар сандаа машина үзүүлэх гээд ирээд засвар үйлчлэгээ хийлгээд байж байна. Ер нь жоохон хүч султай байсан. Сая нэг 20 км нэг хүч нэмэгдүүлдэг гэж бодис хийгээд яваад ирсэн чинь хүч нь ер нь их сайхан хэвийн жигд болоод эхэлж байна. Бензинд нэг тос хийсэн. Тэгээд моторонд бас тос хийгээд 20 км явж ирээ солиулна гэсэн тэрнийг нь хийлгээд Европондоо бас тос хийлгүүлсэн. Ихэнх машинууд ер нь 70-80% нь 10-аас дээш жилтэй. Тийм болохоор энэ олон жил ажилласан хөдөлгөөрт халд үүсч бохирдлоос үүссэн одоо койлц бариад компресс алдаад цилиндрийн даралт алдахаар одоо шатах камерт тос ороод энэ тос шатах камерт ороод байгаа
бензин дутуу шатаж бензиний холим гихтээ түлш одоо форсунг сайн тоосруулж чадахгүйгээр энэ сэвчааг норгоод байгаа. Энэ шалтгаануудыг арилгаж байж ерөөсөө тосоо солихоос асахаас өмнө манай дээр ирж үзүүлээд энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Баяр нийтчнээс нэг за нэг 6-7 км хавцаа явсан чил ерөнхийдөө хаац жоохон гიშгүүлдэг байсан ч одоо бол ерөөсө зүгээр энгийн хаазаар л ер нь хүч нь аюу ер нь илт мэдгдээ их сайжирдаг юм байна. Урд нь бол бид нар чинь зүгээр энгийн нэг өвөл зүүн гэл нэг солиод яваад иддэг байсан болохоор нэг анзаарддаг байсан байна. Тэгээд нэг жоохон хүчин сулдаал ирдэг юм байна. Тэгээд яг хуу сая лидер автопарц дээр ирээд цэвэрлэгээний бодиснууд хийгээд явсан чинь бас шал өөр л болдго юм байна. Урд нь тэгж ерөөс хийлгүүлж байгаагүй. Нэгд өндөр зардалтай засвараас сэргийлж чадчихээн. Хоёрт одоо энэ тос солих үйлчилгээ бол энэ задлгуу засах үйлчилгээ бусад тос солих үйлчилгээнээс харьцангуй зардал өндөр мэт боловч энэ тосоо солих хугацаанд 5-аас 10,000 хугацаанд одоо ердөө нэг 1500-2000 мотортой хөдөлгүүр 1000 км-т одоо 20 литр бензин хэмнээд ирэхээр 10,000 км-т 200 литр бензин хэмнээд ирэхээр нөгөө задлахгүй засах үйлчилгээнд гаргасан зардлаа эргүүлээд хэмнэлтээр олоод авчиж байгаа. Тэгээд машина өндөр зардалтай засвараас сэргийлж байгаа ийм үйлчилгээ байгаа. Ямар сандаа зорж байгаа зав гаргаад аялалдаа явах гал тэрнээс өмнө бэлтгэл ажилдаа ороод хийлгээд эхэлж ил байна. Ер нь гэр бүлийн зориулттай машин. Тэгэл одоо монголчууд бүгд л аялж байгаа юм чинь тэгэл аялалдаа урагшаа гарах гэж байна шүү дээ одоо. Хоропондоо бас хороп цэвэрлэгээтэй гэд бодис хийсэн. Тэгээд ер нь ерөнхийдөө аль аль нь бохирдолтой л байна гэж хэлээ ер нь. Зүгээр солиулаад яваад хахаар нэг цэвэрлэгээ хэлбэрээр солиулчвал хамаагүй дээр л болох юм байна ер нь. Хаац бас өгөлт авалт нь хүртэл айгүй солигдож байгаа нь хүртэл илт мэдэгдэж байна. Урд нь болохоор солигдож байгаа нь их мэдэгдэхгүй жоохон хаацтай байгаад байсан. Солигдож байгаа нь хүртэл мэдэгдээд ингээд хөнгөрөөд ирж байна ер нь. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задггүй засах үйлчилгээнд лидер автопарц компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Манай одоо лидер автопарцын хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Color өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэж байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал лидер автопарц компани та бүхний өмнө нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. (2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Хүндэт үзэгчтэй манай гарц нэвтрүүлгийн хобби болон ээлж дугаараа та бүхэндээ хүргэж байна. 2024 оны автомаструудын холбооны хамгийн эхний тэмцээн болох Автхийн Мастер Кросс 2024 уралдааныг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад та бүхэндээ энэ тэмцээний хагас шигшээ уралдааныг хүргэж байна. Түрүүчийн дугааруудаар 1, 2, 3, 4-р гарааг хүргэсэн бол энэ удаад эхний гараануудад одоо амжилттай оролцсон тамирчид уралддаг хагас шигшээ хүргэж байна. Тэгэхээр 1, 2 дугаар гараанд
одоо амжилт үзүүлсэн тамирчид энэ хагас шигшээд уралдаж байгаа. Хагас шигшээд уралдахдаа одоо эхний гараанд үзүүлсэн байраараа гарааны байрыг эзэлдэг байгаа. Тэгж эзлэхдээ одоо 68 дугаартаа спортын мастер Гомбод орж, 12 дугаартаа олон улсын хэмжээний мастер Ган од, 95-ын Батэнэрл, 66 дугаартаа Даштава аваргад, за 35 дугаартаа Улам өрнөх нар одоо эхний гараанд амжилттай эхний 4-р байрын дотор одоо эзэлсэн учраас энэ хагас шигшээгийн уралдаанд гарааны эхний игнээс хөдөлсөн байгаа. За ингээд гараанаас бол ерөнхийдөө бөөндөө гарсан 2-3 игнээ болж гарч байгаа ч гэсэн эхний туг тойроход бол нэлээд бөөгнөрч ирээд эхний тугаас уруудаад дараагийн туг дээшээ өгсгöd хүртэл одоо ер нь машинууд бол их ойрхон явж эхэлсэн. За ингээд уралдааны нийт тойргийн 4-1-ийг эзлээд явхад бол одоо Автохим компани тамирч Spirit Energy аврагууд клубын тамирч одоо манай кроссын олон удаагийн аврах, мөн раллигийн аврах 68 дугаартай спортын мастер Шархуугийн Гомбод орж бол ер нь хагас шигшээгийн уралдааны эхний тойргоос за тэргүүлээд эхэлсэн. За түүний араас олон улсын хэмжээний мастер 12 дугаартай Ган од. За тэгээ Батэнэрл 3-т түүний араас 46 дугаартай мөн аврагууд клубын тамирчин Ган Сүхийн Бат Эрдэнэ 4-т. За 35 дугаартай Улам өрнөх спортын мастер аврах маань 5 дугаар байрыг эзлээд ер нь тойргийн эхний хагаст ороход бол эхний 5 байрын тамирчид. За тэгээ 6 дугаар байранд одоо 58 дугаартай Пүрэв баяр. За 7 дугаар байрыг 19 дугаартай Бат Эрдэнэ, 8 дугаар байранд 66 дугаартай Даштава аврах. За 9 дугаар байранд Жанчив дөрж 114 дугаартай, 10 дугаар байранд 9 дугаартай Цэн тэгээд ингээд тамирчид байна. Эхний байруудаа эзлээд эхэлсэн. Хагас шигшээ уралдаан бол 7 тойрог уралдсан байгаа. Ер нь эхний 4 тойрог гараад тамирчид энэ нэг гараад бол 5 удаа тойроход энэ өвлийн зузаан цас бол хэр барагтаа ярагдаж өгөхгүй, гулгаа бол улам их нэмэгдэж, цас бол их дагтарч ирсэн. Энэ тойрог дээр бол одоо туган дээр ирэхэд машинууд маш их шарваж галтрхаа бол их нэмэгдсэн. За ер нь тэгээд тамирчдын бол чадал чансааг харсан ийм тэмцээн болсон. Хагас шигшээгийн уралдаанд Гомбодоо аваргын маань машин техникийн бага зэрэг саатлал гарч дээд ангид одоо бага зэрэг өөрчлөлт орсон учраас эхний 4 байранд одоо орж амжаагүй. Гэхдээ эхний 8-д орсон учраас супер финалийн тэмцээнд оролцох эрхтэй болсон. За энэ гараанаас бол Ган од 12 дугаартай, за Батэрнэрл 95 дугаартай аврах, Улам өрнөх 35, 46 дугаартай Бат Эрдэнэ, за 66 дугаартай Даштава, 58 Пүрэв баяр гэдэг одоо тамирчид маань эхний байруудыг эзэлж супер финалийн гараанд гарах юм боломжтой болсон. За энэ гарааны дараа бол шууд хагас шигшээгийн 2 дугаар гараа гарна. Өөрөөр хэлбэл 3-4 дугаар гараанд эхний 8 байрыг эзэлсэн тамирчид одоо эзэлсэн байраараа 1-2 эхний гарааны игнээгээр одоо сонгоод оролцох ёстой болдог байгаа. За ингээ мөн та бүхэндээ энэ завсарлагааны хэсгээр одоо саяын тэмцээнд оролцоод орж ирсэн тамирчдын техникийн үйлчлэгийг та бүхэнд хүргэж байна. Одоо гараанаас гарааны хооронд тамирчид бол машина засаж сэлбэх одоо техник үйлчлэгийг тэрхүү маш богино хугацаанд механикууд бол хийдгийг та бүхэн харж байна. За энэ удаад бол одоо Гомбодоо аваргын маань машин маш их хурд үзүүлж одоо эхний гараануудад эхний 2-3 тойрогт бол тасарч явж исэн боловч одоо дээд ангид энэ клапингийн саатал учирсан гэж сонссон. Тэгээд за дараагийн гараанд суперфиналд хэрхэн яаж оролцохыг бас дараагийн уралдаанаас бүгдээрээ харцгаана. За ингээд энэ удаагийн Автохим Мастер Кросс 2024 уралдааны хагас шигшээ уралдааныг та бүхэндээ төлөвлөлөө. Хол харж хол явна урайтай Автохим компани Автомаструудын холбооны Автохим Мастер Кросс 2024 уралдааны ерөнхий спонсороор ажиллаж байна.
Гарц нэвтрүүлгийн энэ удаагийн Дэлхийн авт 24/7 болон та бүхэнд хүргэж байна. Эхний танилцуулах машин бол боломжгүй гэгдэх гэж бүтээгдсэн машин. Хязгаар гэж үгүй гэдгийг батлах гэж бий болсон машин. 5 литрийн хос турбо V8 хөдөлгөөртэй тэрбээр 1600 морины хүчийг үзүүлнэ. Энэ бол зүгээр хурд биш. Энэ бол айдас төрүүлэн 1500 Нм мушгих хүч. Түүнийг сум мэт хөөргөн. Дээд хурд нь 330 майл цаг буюу 530 км/цаг. Энэ бол дэлхийн хамгийн хурдан үйлдвэрлэлийн машин. Гэвч хурд бол Jessica Absolute-ийн хувьд зөвхөн эхлэл. Түүний бие бүрийг салхийг хэрчиж туулах аэродинамикт зориулан уралсан юм. Агаарын эсэргүүцлийн коэффициент ердөө 8278. Дэвшилтэд түтгэлзүүлэлтийн систем машиныг ямар ч хурдтай үед замтаа наалдуулна. Энэ бол зөвхөн машин биш, энэ бол мэдрэмж, туршлага. Aeroflex хэд хурдны машинуудын ертөнцид Koenigsegg нэр нэгийг хэлнэ. Тэгвэл танилц Jessica Absolute. Хурд, наривчлал, хүч чадлын дээд оргил систем машины аэродинамикийг бодит цагт өөрчилж аль нь болох жолоодлагын тогтвортой байдал ба хамгийн дээд хурдыг хослуулдаг. Дотор талд нь ормогчтой төгс наривчлалтай хийгдсэн тансаг байдалд умбана. Нүүрс төрөгчин ширхэгдэх хөнгөн материалууд, минимал хэв маяг бүгд танд зөвхөн нэгэн мэдрэмжийг төрүүлнэ. Та бол машины нэг хэсэг болно. Koenigsegg Jessica Absolute тоон үзүүлэлтээс ч илүү агуулна. Энэ бол дур хүсэл, зориг, үйл бүтээл. Энэ бол зүгээр нэг хэд хурдны машин биш. Энэ бол хурдны ирээдүй. Koenigsegg Jessica Absolute хурдаар төгс төгөлдрийг бүтээв. Дараагийн машинтай танилцъя. Энэ бол Bugatti Bolide. Энэ бол грам бүр, болт бүр, салхины урсгал бүр зөвхөн цэвэр хурдад зориулагдсан машин. 8 литрийн 4 турбо бүхий V16 хөдөлгөөртэй энэ машин 1825 морины хүчийг гаргаж чадна. Тэгээс 60 майл цаг буюу 100 км/цагийн хурдыг ердөө 217 секундэд авна. Гэхдээ Bolide зүгээр хурдан биш. Энэ бол шинжлэх ухаанаар бүтээсэн зэвсэг. Зөвхөн уралдааны зам дээр ашиглагдахаар бүтээгдсэн энэ машин карбон файбер хийцийг ачаар ердөө 1450 кг жинтэй. Энэ нь нэг морины хүч тутам 800 г жин ноогдож бүр гэсэн. Түүний хэлбэр бол зүгээр гоо зүй биш. Энэ нь агаарын зүсэн дайрах мөн 2600 кг-аас дээш доош чиглэсэн хүчээр хурдлах үед замтаа наалдуулан барихад зориулагдсан хийц. Дотоод орчин хэд энгийн сарниулагч зүйл үгүй. Зөвхөн жолооч машин урдах зам. Bolide бол хулчгар хүмүүс зориулагдаагүй. Энэ бол ялагдшгүй хүч дизайн хурдны оргил шийдэл. Энэ бол зүгээр нэг Bugatti биш. Энэ бол Bolide хязгаарын төлөө бүтээгдсэн домог бүтээгч. Дэлхийн авт 24/7 булангийн дараагийн машин Lamborghini Revuelto. Lamborghini-гийн хувьд анхны V12 плагин хибрид. Энэ бол хувьслын шат биш. Энэ бол хувьсгал. 6.5 литрийн баярлалын соролттой V12 түүнд хосолсон 3 цахилгаан мотор, нийт 1001 морины хүч, тэгээс 60 майл цаг хурдыг 2.5 секундэд авна. Дээд хурд 217 майл цаг буюу 300 км/цагаас дээш. Энэ бол бууж өгөөгүй шийдэл. Энэ бол техникийн дэвшлийн шинэ бүлэг. Үүний биеийн шугамн хэлбэр галбар салхивч бүр зүгээр харагдаж биш, аэродинамик давмгаалал зориулагдсан юм. Дотоод орчин мөн л нисэх онгоцны бүхээг дээр нэмэхэд дижитал наривчлал. Анх удаа V12 Lamborghini бүрэн цахилгаан горонтой гарч байна. Тэр илүү хурд, илүү ухаалаг, мөн хязээж байгаагүй зэрлэг шинжтэй. Энэ бол Lamborghini хувьд ирээдүйн төдийгүй супер машины ирээдүй. Revuelto бух цахилгаанч. Thunder and lightning finally together. Introducing the high-performance electrified vehicle.
We accelerate toward the electric age with the roar of our history. New Lamborghini Revuelto. From now on. Энэ удаагийн гарс нэвтрүүлгийн дэлхийн авт 24/7 булангийн сүүлийн машиныг танилцуулж байна. Тансаг байдал ба инновац. Дизайн хэрхэн энгийн биш зүйлээс давж гарах вэ? Танилц энэ бол Aira Sedan. Сахилгаан хөдөлгөөн тансаглалын шин тодорхойлолт. Энэ бүхэн дизайнаас эхэлдэг. Аэродинамик ба гоо үсгэлэнгийн гайхамшигт нэгдэл, балавчид хаалгуудын дотор гар урлал ба технологийн хослолтыг бүрдүүлж байна. Энэ бол тансаг хөдөлгөөний ирээдүй. Дотор нь та хамгийн шилдэг материалыг сонгосон Итали арьс нарийн ноёдол орчин үеийн дотоод засныг мэдрэх болно. Энэ зүгээр нэг машин биш, энэ бол мөрөөдөл. Одоо хүч ба гүйцэтгэлийн тухай ярив. Aira Sedan 2 мотор бүхий системтэй 1100 морины хүчийг эргүүлэх хуваарлтыг нарийн технологиор хянаж өгнө. Тэгээс 100 км/цагийн хурдыг 2.5 секундэд авч 300 км/цаг хүртэл хурдлана. Түүний 120 кВт цаг чадалтай батарей зөвхөн нэг цэнэгээр 800 км замыг ардаа орхино. Энэ бол тансаг байдал ба хүчийг хослуулсан машин. 3 дугаар түвшний автономд жолоодлого болон агаарын түтгэл зүйлтэд дасан зохицох дэвшилтэд функцүүдтэй энэ машин замдаж ирээдүйд ч бэлэн байна. Гэхдээ энэ зөвхөн зайны тухай биш. Энэ бол туршлага. Бүх шулуун өөрөө агаарын эсэргүүцлийг мэдэрч эрчим хүчийг шилжүүлэх зорилттой. Үзэмж ба гүйцэтгэлийг тэнцвэржүүлэгч. Энэ бол Aira Sedan цахилгаан машин, өвгүй тансаг байдлын гүйцэтгэл ба тогтвортой хөдөлгөөн бүгд төгс зохицсон. Цахилгаан хөдөлгөөний тансаг ирээдүй Aira Sedan аяллаа таашаалыг дахин бүтээж байна. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засвар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Эрхэм үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүрч байна. Бид тэргээ тэнхрүүлээ техникийн зөвлөгөөний болонгаараа жолооч нартай хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэж байдаг. Харин манай гарц нэвтрүүлгийн замын цагдаагийн мэдээлэл зөвлөгөө хүргэдэг одоо хянах самбар болонгаар нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийг, замын хөдөлгөөний хууль дүрмийг одоо таниулан сурталчилдаг бол харин энэ одоо техникийн зөвлөгөө хүргэдэг. Нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийг бол одоо их хурлаас батлаад одоо нийтээр энэ нийгэмд амьдарч байгаа бүх хүн энэ дүрмдээ захирагдаж одоо энэ дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцож явдаг бол автомашины өөрийн тэр бүтээсэн автомашиныг бүтээхэд одоо физикийн хууль, шинжлэх ухаан технологиг ашиглаж автомашиныг бүтээж түүнийг жолооч нар эзэмшээд хууль дүрмээ баримталж явж идэг. Тэгвэл замын хөдөлгөөний дүрм хуулиа баримтлаж явахаас гадна физикийн хуулийг зөрчих, хурд хэтрүүлэх гэдэг юм уу. За эсвэл одоо мотор, машины дотоод шаталтын моторууд бол физикийн үйлчлэлүүд одоо физикийн хөдөлгөөнүүд бий болж идэг. Хим физикийн одоо урвалууд явж байгаа гэсэн да бензин шатаад тийм ээ агаар төрчний холимог шатаад мотор ажиллаж байна гэдэг. Тэгвэл энэ машины техник хэрэгслийнхаа одоо энэ моторыг бохирдуулах гэдэг юм уу янз бүрийн хим физикийн урвалын үр дүнд бохирдол бий болж идэг. Жолооч нарын бас буруу хэрэглэнээс болж бохирдол бий болох гэдэг юм уу байгалийн хүчин зүйлээс болж бохирдол бий болж машины моторт одоо элэгдэл үүсч идэг. Тэгэхээр физикийн хуулийг бол зөрчиж болохгүй. Хэрвээ зөрчих юм бол
эвдрэл гарна эсвэл физикийн хуулийг зөрчиж одоо хурдаа хэтрүүлж яваад зогсоох хэмжээний зайд тодорхой зайд л зогсно гэхээс бол одоо юу гэдгийг 100 км/цагийн хурдтай явж байгаад 1 метрийн зайд зогсно гэдэг бол өөрөө зогсох боломж хэрвэлээ гэдгийг бодоход энэ бол өөрөө физикийн хуулийн тухай яригдчих. Тэгвэл энэ одоо юу гэдгийг одоо моторт эсэргүүцэл үүсээд моторын бензин шаталт ихсээд одоо утаа хаяад байна гэдэг маань илэгдэл явагдаж байна. Үрэлт бий болж байна, халалт бий болж байна гэсэн. Энийг яагаад та бүхэнд яриа тайлбарлаад байна гэхээр одоо манай Монголын нөхцөлд цаг уурын эрсдэс уур амьсгалтай өглөө өдөр дулаахан нэмэх градустай байжгаад орой хасах градус руу гинт хөвтөрдөг. Өглөө дулаахан байжгаад оройн сэрүүсдэгч гэдэг юм уу. Нэг өдөрт одоо хэдэн улирлын өнгийг үзүүлж яадаг орн бол Монгол орн байдаг. Энэ цаг уурын өөрчлөлтөөс болж одоо машины моторт мөн конденсац үүсэх тийм ээ. Агаарын чиг түншний савнд орсноор агаарын чиг конденсацлагдаж ус болж тэр ус нь бензин шатхууныг бохирдуулж бензиний системийг бохирдуулаад тэр бохирдол шаталтыг муутгаснаас болж мотор одоо хөөд ортох бий болж моторын бохирдол үүсдэг. Бохирдол их үүсээд ирэхээр нөгөө одоо мотор бол маш сайн тосолгоотой үрэлт багтаа байж аж моторын жигд ажиллагаа явж явах ёстой байдал бохирдлоос болоод дутуу шаталт үүсгээр нөгөө бохирдол нь эсэргүүцэд болж эхэлдэг. За тэгээд эсэргүүцэд болоод эхэлж байна гэдэг нөгөө тосолгоо муу явагдаад ирэхээр нөгөө ашиг туулийн коэффициент буурч байна. Тосолгоо муу явагдаад ирэхээр үрэлт үүсэж байна. Тэгээ үрэлтээс халалт үүсэж байна. За ингээд энэ физикийн үзэгдлүүдийн дотор явагдаад физикийн хуулийг зөрчиж болох бай гэж. Тэгэхээр энэ машина тэгвэл яаж зөв одоо арчлах вэ гэхээр leader of parts тэргээ тэнхрүүлээ одоо техникийн үйлчилгээг явуулж байгаа. Моторын жигд ажиллагааг, коропны жигд ажиллагаа хангах, явах хэдэн урд хоод эрдвэгтэр хүч дамжуулагчийг цэвэрлж тосыг солих гэдэг урсгал үйлчилгээг явуулж тэргээ тэнхрүүлээ үйлчилгээг жолооч нартай хүргэж байгаамаа. Тэгээ одоо манай энэ үйлчилгээнд хамрагдсан мөн нэгэн жолоочийн сэтгэлийг та бүхэндээ хүргэж байна. Би одоо энийг 3 жил унж байна. Тэгээд ер нь хүч байхгүй. Тэгээд энэ утаа хаяад ер нь явдггүй шүү. Тэгсэн одоо бол өстэй сая нэг 2 бодис хийгээд нэг 22 км яваад ирлээ. Эхний 5 км-ээс мэддэг юм. Хүч нь сайжраад тэгэл ер нь машины гүйлтэл эрс мэддэг юм. Энэ сансараас дөнгөж өнгөрөөд л ерөөсөл. Сансар хүрж байгаа л ер нь гүүр өнгөрөөд л мэддэг ч онгоц юм шиг л нэг л энэ бөглөт юм нэг гайхуу аваа хийсэн юм шиг л болж байна шүү дээ. Тий. Энэ үйлчлэгийг ер нь яаж бичсэн хүмүүс ингээ яриад байхад нэрээ тий болов гэж бодоод ирсэн. Яаж ирсэн наашаа? Телевизээр ТV-с нэг гарц нэвтрүүлэг үзэж байгаа л тэгэл наашаа ирсэн тий. Зөө. Тэгээд л өчтөр нөгөө пэс дээрээс leader of parts гэж ороод л яг хаагур яаж очдгийг зураглалын нэг дорооноор авсан зураглалыг хараад тэгэл ирсэн тий. Олоод ирсэн. Тий. Ер нь одоо койлц тавигдаад ер нь моторын хүч сайжрал. Энийг ч одоо 80 км/цагийн уртаа яваад моторын даралт 3 мөр хурж ижил нэг 70-80-тай явдаг байсан. Тэгсэн чинь одоо 1.8-тай яваад 90 хурж шүү дээ. Тэгээ юу яаж ирсэн юм уу? Ер нь түрүүнд нэм цэвэрлэгээ хийж ирсэн үү? Ер нь хизэнээс юм одоо хүчгүй болчихсон тэр талаар. Огт үйлчлэгээ хэлж байгаа нодлоо өглөөс 11 сараас л ер нь муудаад ирсэн. Одоо тосоос ойлчин. Тэгээ ахаад нэмэлт 2 бодисоо хийчин. Тэгэхээр бүрэл сайхан болох та. Жолоочийн сэтгэлдлийг сонслоо. 98 оны машин тэгээ явахгүй хүчгүй болсон байсан. Энэ үйлчилгээг хийгээд маш сайхан хүчтэй боллоо. Нэрэ миний машин тэнхэрч байна гэсэн сэтгэлийг та бүхэнд хүргэснийг сая сонссон баг. Тэгэхээр манай одоо leader of parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin Cologor өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэж байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсэж байвал Leader of Parts компани та бүхний өмнө нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай.
2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 бүг үйлдвэр утас 991279 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 8515. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж өрсөн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээ хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээд инхрүүлээ болонгуудаас мэдлэгээ арвижуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарс нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарс нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.